Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ өнгөрсөн жилийн 2 сард Солонгост гарсан нэгэн хэргийг ярих гад бэлдлээ. 2024 оны 2 сарын 9-ний өдөр сар шинийн амралтын эхний өдөр байсан. Бусан хотын Намгуу дүүрэгт амьдардаг нэгэн эмэгтэй гэрт Кёнгидо аймагт амьдардаг 24 настай түүний ач хүү буюу Чвэ гартаа чимэс хоол хүнс дүүрэн барьсаар ирдэг. Ганцаараа амьдардаг төрсөн эмээдээ бэлэг барьж золгууд хийхээр ирсэн нь инээсэн. Ийм сайхан өдөр ач хүү нь бэлэгтээ орж ирэхэд эмээд нь маш их баяр хөөр төрсөн нь ойлгомжтой. Ингээд хоёулаа идэж уун ярилцаж цагийг таатай өнгөрөөцгөөсөн. Гэвч Чвэ очсноос хойш бүтэн 1 хоногч өнгөрөөгүй байхад тэднийд маш аимшигтай зүйл болсон. Тэр өдрийн оройн 11 цагийн үед эмээ нь угаалгын өрөөндөө унсан байгааг ач хүү нь олж хараад сандран түргэн тусламжид дуудлага өгдөг. Түргэн тусламжийнхан ирсэн ч гэсэн харамсалтай нь тэднийг ирэх үед эмээ нь аль хэдийний зүрхэн зогссон байдалтай байсан. Аврагчдын асуултанд ач хүү нь маш их чочирдсон сандарснаасаа болоод олигтой ерөөсө хариулт өгч чадахгүй байсан. Гэвч түргэн тусламжийнхан цогцсыг үзэж байхдаа нэг с ิจ гтэй зүйлийг анзаарцгаасан. Нүүрний олон хэсэгт нь ямар нэгэн хатуу зүйлээр хүчтэй цогсон мэт шарах хөх няц дүүрэн байсан. Мөн 2 гар хүзүү мөр орчимд нь задуулсан байж болзошгүй олон сорив, ялангуяа даг зорчимд нь хүчтэй мөргөлт цохилтонд өртсөн гэмтлүүд илэрсэн. Энэ зүгээр нэг осол биш гэсэн харт төрсөн учраас түргэн тусламжийнхан цагдаад даруй мэдэгдэж үзлэг шинжилгээг хийж эхэлцгээсэн. Цагдаагийнхныг ирэхэд гэр доторх байдал ч гэсэндээ ер нь ол шууд л с ิจ гт төрүүлэхээр өрөө тасалгаанууд нь яг л том хэрүүл зодоон болсон юм шиг маш эмх замбраагүй эд зүйлс нь хөмөрч сүйдсэн тийм шинж тэмдэгтэй харагдчихсан. Ялангуяа угаалгын өрөөний ханийн бэлта хэсэгчлэн хагарч ямар нэгэн юмд маш хүчтэй цохиулж мөргснөөс болж хагарсан юм шиг харагдаж байсан. Тэгэд цагдаа нар ач хүүгээс нь энэ бэлта хизээ хагарсан юм бэ гэд асуусан ч ач хүү нь би эмээгэндээ ирээд удаагүй учраас сайн мэдэхгүй байна гэд хариулж чадаагүй. Ингээд хэрэг гарсны дараа маргааш буюу 2 сарын 10-нд Чвэг гэрч буюу дуудлага өгсөн хуваар нь цагдаа нар дуудаж байцаалт авч эхэлсэн. Тэр хэлэхдээ эмээ маань угаасаа толгой нь маш их иргэдэг байсан. Тэгээд л ер нь угаалгын өрөөнд толгой нь эргээд унсан байхаа гэж хэлсэн. Гэвч цогцсонд бол үлдсэн мөр шарах сорив мөн хэргийн газрын байдал нь бол яг энэ тайлбартай ерөөсөө нийцэхгүй байсан. Цагдаа нар бүр илүү их асууж лавшруулан Чвэг шахаж эхлэхэд эцэст нь Чвэ бол бүх үннээ илчилсэн. Би эмээгээ зодсноос болж эмээ минь нас барсан гэд хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд цагдаа нар Чвэг с ิจ гтнэр баривчилсан. Хэрэг үлдсэн шалтгаанаа ч гэсэндээ Чвэ хэлэхдээ эмээ байнга над руу бухимдаж намайг загиндаг байсан. Тэгээд ер нь бол миний уурыг маш их хүрдэг байсан. Ингэж байгаад яг энэ өдөр бол түүний амь насанд хүрсэн гэд хэрэгээ хүлээсэн. Түүний ярьснаар эмээ намайг байнга доромжойлж үргэлж миний хэрэгт оролцож хөндлөнгөөс байнга надад зааж намайг зандардаг байсан. Хэрэг гарсан өдөрч гэсэндээ эмээ өөрөө төрүүлж намайг цогсон. Би сүргөөгөөд өөрийгөө хамгаалах гэж байгаад эмээгээ цохоод амь насанд нь хүрчихлээ. Энэ бол санаандгүй ямар нэгэн сэдэлтэй үйл байгаагүй гэж тайлбарсан. Гэтэл удалгүй гарч ирсэн задлангийн дүгнэлт бол түүний ярьж байгаа бүх зүйлийг няцаасан. Үхлийн шалтгаан нь цохиж зодуулснаас биш, амьсгал боогдсноос амь насаа алдсан гэдэг нь бол тодорхой болсон. Өөрөөр хэлэх юм бол Чвэ эмээгийнхээ амьсгалыг хүчтэй боогдуулах тийм үйлдэл хийсэн байна гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ нь бол ямар ч тийм сөрөг хамгаалалт хийх ч юм уу эсвэл санамсаргүй үйлдсэн хэрэг биш гэдгийг бол харуулж исэн. Ингээд цагдаа нар мөрдөн шалгалтаа хийж нэгэн санаанд оромгүй баримтуудыг олж илрүүлж чадсан. Чвэгийн утсанд бол шинжилгээ хийж шалгаж үзэхэд байнга Чвэгийн хувьд болохоор бусад хүмүүстэй ярихаасаа илүү байнга ойр ойрхон холбоо барьж байсан нэг хүн нь ил болсон. Тэр нь хинбэ гэхээр 28 настай түүний төрсэн эгч нээсэн. Гэтэйгээ ер нь бол холбоо барих нь хэдийгээр химээ үзэгдэлч гэсэндээ яг тухайн өдөр бол бүр онцгой маш олон удаа ярьсан болох нь илэрсэн. Чвэ болоод түүний эгч хоёрын хувьд аав нь нас орсон,
Тэгээ ээжийнх нь хувьд бол ямар ч холбоогүй байдаг. Тэгээ зөвхөн эмээтэйгээ л холбоотой байдаг байсан учраас хоорондоо бол байн холбогддог байсан нь бол ойлгомжтой. Гэхдээ маш с ิจ гтэй зүйлүүд бол илэрсэн. Чойгийн утсыг шалгаж ихчтэйгээ ярьсан мессежүүд болоод дуудлагуудыг нь шалгаж үзэж явах явцад эмээгийн амь насанд хүрэх анхны санаачлагыг бол гаргасан хүн нь яг ихчин байсан гэдг нь тодорхой болсон. Чойгийн хувьд болохоор бага зэрэг оюуны хомсдолтой. Тийм учраас ер нь бол төрөөс халамж авдаг тийм хүн байсан. Өмнө нь бол аавтайгаа Кёнгидод амьдарч байгаад аав нь нас барсны дараагаас эхлээд ганцаараа амьдарч эхэлсэн байсан. Тэгэд үүнээс хойш болохоор түүний нас барсан эмээ нь хэдийгээр тусдаа амьдарч байсан гэсэндээ ач хүүгийнхээ амьдралын бүх зүйлд нь тусалж дэмжиж цалин халамж гих зүйлсүүдийг нь бүгднийг нь ер нь өөрөө нэгтгээд амжиргааны зардлуудыг нь эмээ нь шилжүүлж тусалж санхүү гэд бүх зүйлийг нь зохицуулж ирсэн байсан. Яагаад гэх юм бол ач хүү нь бага зэрэг оюуны бэрхшээлтэй учраас хин нэгэн заавал тусалж дэмжих шаардлагатай байдаг байсан. Эгчийнх нь хувьд болохоор 3 сарын өмнөөс дүүгээ янз бүрээр ятгах хэрвээ эмээ байхгүй бол чамд амар биш үү? Чи бүх мөнгөө өөрөө зарцуулна штэ гэх мэтчлэн дүүргөө бол мессежүүдийг маш ихээр бичижсэн нь илэрсэн. Хэрэг гарсан өдөрч гэсэндээ эгчдөө хоёр байнга мессеж дуудлага хийжсэн. Тэгээ эгчийнх нь хувьд болохоор гэрлээ чонаанд дүүгээсээ бол тусдаа амьдардаг байсан. Хэрэг гарахаас яг хэд хоногийн өмнөөс эхлээд эгч нь болохоор дүүгээ өөрийнхөө гэрт дуудсан байсан. Тэгээд өөрийнхөө гэрт дуудаад эмээ дээрээ очгээд Бусан руу явах галт тэрэгний тасалбарыг нь авч өгөөд тэгээ нөө эмээ рүүгээ авч очисон бэлэг сэлтийг нь бүгдийг нэгч нь бэлдэж өгөөд явуулсан байсан. Ингэхийн бол эмээ ер нь сэжиглэхгүй байхаа гэж үтсэн бололтой байсан. Цагдаагийн дүгнэлт дээр болохоор ямар нэгэн оол зашиг олохын тулд сэтгэхүйн бэрхшээлтэй дүүгээ олон сарын турш ятгаж хамтран төлөвлөж хамтсан хэрэг байна гэж өрнөдсөн. Иймээс Бусаны Намбу цагдаагийн газарт эгчийг нь ч гэсэндээ хамжигчийн гэмт хэрэгтэн гэж сэжиглэн байрвчлаад прокурор руу шилжүүлсэн. Эгч нь эхэндээ бол дүүгийнхээ адил эмээ маш муу хүн биднийг удаан хугацаанд зовоосон би ч гэсэн хохирогч гэсэн агуулгатай тийм зүйлсүүдийг ярьж исэн. Тэгээд эмээ дүү хоёр бол анханасаа таарамжгүй байсан. Би тэр хоёрын хооронд зуучлах гэж тэр хоёрыг ер нь ойлгуулах гэж маш их зүдэрдэг байсан. Тэгээд дүү эмээд бол улмал дургу болж байгааг нь хараад аргагүйтэд тэгээ хамт оролцъё гэсэн юм аа. Би бол сэтсэн бишээ. Манай дүү ер нь бол энэ хэргийг сэтсэн гэд ярьжсэн. Тэгээ дүү маань хэдийгээр сэтсэн ч гэсэндээ илүү ихийг сэтгэж чадахгүй учраас би ер нь бол ингээ удирдах чиглүүлж өгсөн. Эннээс өөр арга надад байгаагүй гэсэн мэдүүлгийг их чинь өгсөн байгаа. Тэгээ тэр хоёрын цагдаад өгсөн мэдүүлэгнээс нэг зөрүүтэй мэдүүлэг байсан. Тэр нь юу байсан бэ гэх юм бол эмээ нь ачгүйгийнхаа мөнгийг бүгдийг нь өөртөө аваад 7 хоногт түүнд амжиргааны зардал гэж 50,000 воныг л өгдөг байсан. Дүүт маань бүх мөнгийг нь авчаад ерөөсөө хэрэглүүлдэггүй маш төвөгтэй байдаг байсан. Байнцаар загинж зандардаг байсан гэж хэлсэн байсан. Тэгтэл прокурор цагдаа нар болохоор тэдний утастай холбоотой бүх дата дуудлага бичлэгийг нь сэргээж үзэхэд эмээ бол ач хүүхдүүдтэйгээ хизээч доромж хэрүүлэхийг хүн аясаар ерөөсөө ярьж исэн нь бол тогтоогдоогүй. Харин ч эмээ нэцэг ихгүй хүүхдүүд гээд өрөвдөж өдөр олгон шахуу энэ хоёрт өшөө илүү яаж халамжийн мөнгө хаанаас олж өгөх боломжтой вэ гэдэг талаас нь маш их судалж исэн гэдэг нь бол харагдсан. Мөн ач хүүдээ цалин халамжийг нь хураад хуримтлуулж банк үнэт цаасны данс хүртэл нээгээд хадгаламжийн данс хүртэл нийлэгчсэн. Тэгээ бүр өөрийнхөө хувьцааг хүртэл ач хөрүүгээ шилжүүлэх гээд бэлдэж байсан гэдгийг нь цагдаа нар тогтоосон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эмээ нь өөрийнхөө ашиг сонирхлын төлөө мөнгийг нь хураад өөртөө завших гэж хуримтлуулж исэн гэсэн ямар ч нотлохоо гарч ирээгүй гэсэн үг байгаа. За тэгээ 2023 оны 10 сараас эхлээд маш аимшигтай бичлэг зурвсууд бидний утаснаас илэрсэн. Тэгээ тэрний юу гэхээр их чинь болохоор дүүрүүгээ чи үнэхээр эмээг үхээсэ гэж хүсэж байгаа зү. Тэгээ энэ бол хурдан болвол илүү сайн бидтэй гэж бичсэн байсан. 12 сард хийсэн мессежн дээр болохоор хоёлаа ингээд ямар шалтгаанаар эмээг үгүй хийх вэ? Хэрвээ чи эмээг үгүй хийчих юм бол би чиний бүх халамжийн мөнгүүдийг өөртөө авж байгаа. Тэгээд чамд эмээгийн өгдөг байснаас илүү мөнгө өгнө. Бас чамд би карт өгч ашиглуулна гэж дүүрүүгээ бичсэн байсан. Тэгэхээр ер нь бол эгчийнх нь зорилго нь эмээгийнх нь авдаг тэр мөнгийг өөрөө авч захиран зарцуулж дүүдээ өгөх тийм сонирхолтой байсан гэсэн үг. Бүх мөнгийг нь одоо дүүгээрээ өөрөөр нь өдөртүүлэх гэжсэн гэсэн үг бол биш байсан. Тэгэхээр эгч нь бол өөрөө тэр мөнгийг захиран зарцуулахын тулд ер нь бол дүүгээ ятгах гэсэн гэдэг нь бол
ил болсон. За тэгээд их чинь бас дүүдээ янз бүрийн аргыг санал болгож исэн тогтоогдсон. Тэгээд тэр нь ямар юмнууд байсан бэ гэхээр эмээгийнхаа хоолны махыг нь муутгаж агаад хоолын үгүй эсвэл хар туулганы хордлогот оруулъя. Идж байгаа зүйлсийг нь муутгаж хөвцрүүлж агаад үгүй гэх мэтчлэн бичсэн байсан. Тэгтээ яг ингэж өгөх юм бол хэр хурдан хугацаанд нөлөөлөхийг мэдэхгүй байна. Тийм болохоор хоёлаа туршилт хийж үзье гэж хүртэл бичсэн байсан. Тэгээ ингэж агаад энэ хоёрын хувьд болохоор ямар аргыг сонгосон бэ гэхээр ер нь зодож дараа нь алчуураар ам хамаарыг нь таглаж эмээг яаралтай амь насыг нь хурдан хөнөөё гэсэн ийм арган дээр тогтсон байсан. Тэгээ ялангуяа болохоор тухайн үед сар шинийн баяр олж исэн учраас энэ үеэр эмээгэндээ зочилж очих юм бол дараа нь хүмүүс ч гэсэндээ сэжиглэхгүй гэж их чинь дүүдээ ярьсан байсан. За ингээд мэдээж ингээд бүх хэрэгүүд ил болж 2024 оны 8 сарын 9-нд бол шүүх хурал нь явагдсан. Тэгээ шүүх хурлаар болохоор Чэ болоод түүний эгч хоёрт хоёуланд нь 24 жилийн ял мөн 10 жилийн цахим гав зүлгэх тийм шийтгэл оноогдсон. Ганцаараа амьдардаг өндөр настай эмээгийнхаа ганцхан ойрын төрөл болох 2 хүүхэд нь нийлж агаад түүний амь насыг хөнөөсөн гэдэг нь бол маш аимшигтай харгас хэрэгэ гэж ер нь шүүхтэр үзсэн. Ялангуяа түүний эгчийг бол өөрөө энэ хэрэгтэйг шууд оролцохгүйгээр дүүгээ ашиглаж, дүүгээрээ дамжуулж энэ аимшигтай хэргийг үйлдүүлсэн нь бол үнэхээр жигшмээр байна гэж шүүхтэр бол прокурорын талаас хэлсэн. Харин өмгөөлөгчийн хувьд болохоор тэднийг өмгөөлж энэ бол ямар ч тийм эртнээс сэдсэн зүйл биш байсан, гинтийн уур хилэнгээс болсон хэрэг байсан. Игчийн хувьд ч гэсэндээ энэ хэргийг бол сэдсэн биш, дүүдээ туслах гэж оролцсон гэх мэтчлэнгээр өмгөөлж исэн. Гэхдээ ер нь бол бүх баримт нотлогоонууд нь ил байсан, баталгаа нотлогоонууд нь бол бүгдээрээ гараад ирчихсэн байсан учраас энэ хоёрт бол ялыг нь хിവэр үлдээсэн байсан. Гэвч 2024 оны 8 сарын 30-нд давж заалтсан шүүх хурал нь болоод энэ хоёрын ялыг болохоор 10 жилээр багасгасан. Оюуны бэрхшээлтэй Чэгийн хувьд эмээгийнхаа хатуу хяналтанд сэтгэл бие махбодын дарамтыг амсч исэн. Мөн их чинь ч гэсэндээ зуучлалын үүрэг гүйцэтгэхдээ маш их хэмжээний стресс авсан гэсэн шалтгаануудаар багасгсан байгаа. Ингээд хэргийг үйлдсэн Чэд болохоор 12 жилийн ялыг оноож эгчтэн ч гэсэндээ мөн адил 12 жилийн ялыг оноосон. Тэгэхээр энэ хоёрын ял бол нэлээд буураад 10 гаруй жилээр бураад хоёулаа 12 жилийн ялыг авсан байгаа. За ингээд одоо бол энэ хоёулаа шоронд орчихсон байгаа. Тэгээд эгчтэн хоёрын хувьд 12хан жилийн ял авсан гэдг нь болохоор шоронгоос гарч ирэхдээ бараг 40 орчим настай болоод л шоронгоос гарч ирэхээр байна гэсэн үг байгаа. Тэгэхээр эмээгийнхаа амь насыг ийм аимшигтайгаар хөнөөчөөд тэгээд 12хан жилийн дараа шоронгоос суллагдаад өөрсдийнхөө амьдралаар үргэлжлүүлээд амьдрахаар харагдаж байгаа. Тэгээ энэ нь бол нийгэмд байгаа хүмүүсийн маш их дургуутслыг хүргэж байгаа. Тэгээ Солонгосын ард иргэд ч гэсэндээ ял нь үнэхээр хөнгөн байна. 2 хүүхдээ бодоод мөнгө төгрөгийг нь зарцуулж тэднийг яаж мөнгө төгрөгөө зөв зарцуулдаг болох вэ гэдэг ухаанд заах гад аав ээжгүйгээд өрөвдөөд 2 хүүхдээ маш сайн хүмүүжүүлэхэд хичээж исэн 80 гарсан ийм настай хүний амь насыг хөнөөсөн үнэхээр зэрлэг ах トゥ эгч トゥ хоёр гэж хүмүүс бол маш их дургуутсаж эсэргүүцэж байгаа нь бол ойлгомжтой байгаа. За тэгээд өнөөдрийн ярьж өгсөн хэрэг маань энд өрөөд өндөрлж гин. Тэгээд та бүхний хувьд бас энэ хэргийг сонсоод өөрт төрсэн сэтгэлдээ комент хэсэгт бичээд би бинтэйгээ хуваалцаарай. За тэгээд сувг дээрээ бас лайк, subscribe дарахаа та бүхэн битгий мартаарай. Удахгүй ирээд дараагийн дугаараараа уулзцгаая.